Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар чинь Монгол Улсын яамд аймгийн нийслэлийн засаг дарга түүний ажилтнууд, мөн удаа агентлагууд, түүний ажилтнууд, төрийн болон орон нутгийн өмчит, аж ахуй нэгжүүд, түүний дарга нар энэ бүх зүйл ерөөсө дарга нарыг л хяндаг байгууллага байхгүй. Тэр дарга нарыг хянах замаар одоо энэ төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг бэхжүүлэх, одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх энэ бүх ажлуудыг хийсний үр дүнд одоо засгийн газрын үйл ажиллагаа сайжирна гэсэн ийм л зорилгын дагуу энэ одоо газар байгуулагдсан. Тэгэхээр одоо ерөнхий сайд болон таны ярьж байгаа зүйл бол тэр нөгөө нэг ард иргэдийн аж ахуй нэгжүүдийн ясыг янгинуулдаг байсан мэргэжлийн хяналтыг байгуулах тухай асуудал яриад байна л да. Тэгээ энэ одоо буцаад байгуулагдаж байгаа юм байна. Тэгэхээр танд нэг зүйлийг бас ингэж хэлэхэд ингээд хүнд зориулж яам байгуулдаг, хороо байгуулдаг, хороо хариуцсан сайд бий болгодог. Тэгээд хүнд зориулж тэр дотор засгийн газрын бүтцийг нааш цааш нь болгодог ийм зүйл байдаг. 2024 оны 7 сарын 9-ний 1 цагийн үед одоо хөгжлийн бүссэн хөгжлийн хороо гэдэг зүйлийг уул нь амар сайхан сайд өөрөө би саналаа татлаа гэж хэлээд хулгаас хуулийн хулгай гэсэн байхгүй. Тэгэхээр тэр бүссэн хөгжлийн хороо бол яг таны доор байх хэрэгтэй байхгүй учраас сайд бай. Бүссэн хөгжлийн хорооч. Энэгээ тийш үнсний хороо. Тэрнийгээ авалтаа. Тэрний оронд тэгэл тэр засгийн газар дээр анханасаа засгийн газрын хоорондын яамд хоорондын уялдааг хангадаг, хяналт шалгалтыг хийдэг. Тэр одоо газрыг ийшээ ингээд өөртөө зөрүүлж авах гэж тэр бүх бугийг чи өөртөө авч яадаг байна. Тэгээд тийшээ шилжүүлнэ гэдэг чинь нэг газар болгож авч байгаа бүгдийн нөгөө ардсан намынхны нөгөө танаа намын баг уралдаар хэлэгдсэн ардсан намын бүх хяналт шалгалтыг авч байгаа бүгдийг бодоо болголоо. Одоо бид нар баларлаа гэж та нар ярьсан байлээ шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг бүгдийг хаалж явах юм байна л да. Бямцгийн доор байсан ч хална л да. Гэхдээ бямцгийн тэр бол орон нутагт байгаа тэр хулгай хийдэг, аатагаа шалгалдаг тэр бүх хүмүүсээ хамгаална. Аюулгүй авсан хүмүүс, ногоо автобусны хэрэгд оролцсон хүмүүс энд орж ирсэн сууж. 100 сая төгрөгийн аюулгүй авчгаа 30-ыг яг гардан баригдсан нөхөр дулааны цахилгаан станцын 3 дугаар цахилгаан станцанд дарах хийж жагаад одоо хүртэл шоронд явахгүй байжгаад дэлбэлээ хийчихсэн шүү дээ. Та нар яагаад ингэ хулгайч нартайгаа дэмцдэг юм бэ? Энэ хулгайч нартай чинь дэмцэх гэж тэр дарга нартаа дэмцэх гэж энэ хяналт хэрэгжүүлэх газрыг чинь байгуулсан байхгүй юу? Тэгээ ингээл хүн зориулж шилжүүлдэг юм байж ерөөсөө болохгүй. Энэ дээр бол би эсэргүүцэж байна. За энэ нэгдүгээрт мэргэжлийн хяналт сэргэж байгаа юм байхгүй. Ард иргэд тэгээ шаардж байгаа асуудал үүсч байгааг хэлсэн. 3 дугаар цахилгаан станцын даргаыг одоо ажил аваад эхний өдрөө бид нар онцгой дэглэм тогтоож 3 дугаар цахилгаан станцын даргаыг ажлаас чөлөөтэй онцгой дэглэм тогтоож бүрэн эхлүүлж томилсон. Шаранд явуулахыг 5%-аар мэддэг юм аа. Хуулийн хэлтийн байгууллаганд шалгаж тогтоож. Шалгалтын ажил явж байгаа. Ер нь бол байнгын хорог бас шүүх хурл болгож болохгүй. Мэдээж буруутай бол холбогдох газар шийдээ явна. Ажлаас нь чөлөөсөн байгаа гэдэг бид энд хэлэх гэсэн тийм. Гэхдээ одоо танд бас баяр хүргэе. Тэр 7-ны цахилгаан станц 3-ын нөхрийг очингуудаа сольсон байна. Тэгээ 50 бэхээр өчтөр яа. 50 бэх чинь тэнд баах юм шахдаг арангаа нөхөр байхгүй. Арангаа нөхрөө тавьж байгаа шахчихсан байхгүй. 50 бэхийн тавьчихтар бүр завхарна. Наад 50 бэхийн хурдан зайлуулахгүй тэнд одоо бүх мараа бүтээгдэхүүн шахдаг нөхөр чинь тэр 50 бэх байхгүй. Нөгөө ямар ч нэмэр байхгүй. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөөд нийлбэр одоо өөрчлөхгүй гэдэгтэй адилхан болж байна.